Энэ эсхийг хасаарай гэнэ. Юу нэ би чи. Ашгүй юмхтэй өнгөж байдгүй. Ингээ миний чи ингээ 88. Тэнгууд ингээ гиз овоогоо шүмс татчихгүй л болж байна. Яасан. Хэлхийв. Дахин өмдгөө явж байгаа юм чи? Дээр нь энэ миний асаалттай нөө. Асуулт. Дээр нөгөө юуг яваад өмдгөө явсан шаш ингээд өмдгөө явах чиг хайтах юм байна. Яг гол ороосоос игээд. Ер нь тэгээд Шотландууд бас яагаад юу хүмсээ удаадаг сууч байна ойлголоо. Шарттай гинэ. Тий. Худлаа нэрсэн. Гүхэд явж байна. Yesterday. Ядарч юм. Жаа ядарчлаа. Өнөөдөр хинэн 7 дахь 6 өдөр ажилласан. Маргааш гүйлттэй. 21 гүйлттэй. Яагаад гэсэн чинь би өнгөрсөн 5 сард гүйсэн. 8 сард гүйсэн. Өнгөрсөн 8 сард 21 км гүйсэн. Battersea Park гэдэг. Яа. Үхчин. Ow. Yeah. Oh, thank you. Видэлмэр. Хас маратон. Тэгээд тэрнээс хойш ингээд би 25 оны зорилго маань уул марафонд гүйвэл яадаг бол гэж өөрийгөө чагнаад бодож ирсэн. Тэгээд бидсэн чинь тэгэл ажилтай байна. Ингээд чинь гадаад бороо орж ийн. Ингэсэн тэгсэн ингээд 5 км гүйсээр байгаа л яг нэг 21 км дахиж гүйчихдэг. Тэгээд нэг удаа сууж агаад тэгээд ер нь ингээд нэг тийм баг хахад нэг тийм шахуулж ижил юм хийдэж штэ. Тэгмүүд би ингээд өөрийгөө 21 км дахиж бүртгүүлчихэж байгаа байхгүй. Манай гэрээ ойролцоо байдаг паркнд 21 км гүйхтэй юм байна юм бүртгүүлж байгаа байхгүй. Тэгчээж болно нэг жоох өөрийгөө шахаж гүйжсэн авчаа өхрийн сүүлэн дээр утга гэдэг шиг Би нүвдүүд. яг Уржигдраас. тийм 2-3 хоногийн өмнөөс нэг хоолоо өвдөд нэг тийм биесвэлтэйгаад нэг тийм цэр ялгараад хоолоо өвдөд. Тэгээ маргааш тэгтээ гүнэлтэй гүөхөд юмаа бэлдсэн байна. Мөнгө төлсөн юм чингүү гэж. Мөнгө төлсөн юм чингүү. Ийм уртаам савсан юм тийм шорттай. Өвдөгний юм бол. Тэгээ нэг уцаа гарандаа ичдэг. Хүмүүс барьж марж гүгээд идэв. Тэгээс чихвчээ. Тэгээд нөгөө нэг номероо тогтоох гээд safety pin авцаа. Тэгээд энийг яа гэж бодож байгаа. Битээр хамт гүйдэг болоод тэгээд хулам ерөөсөө жилдээ нэг удаа 10 км л гүйдэг. Тэгээд ер нь бол хулан гүйлгий гэж бас яагаад байгаа. Уул нь хулан төрүүлж гүйж эхэлсэн шүү дээ. Битээрээ медалууд. Энэ хоёр нь минийх. Би 2 удаа 10 км-ийн гүйлтэнд гүйж. Нэг нь 23 24. Тэг 23 оных 24 оных. Тодгоод 2 дахь 10 км-ийн гүйлтэн дээр цуггүйгээд гүй гэж хэлээд тэгээд цуггүйсэн шүү дээ. тэнгүү гэж хэлээд тэгээд энэ болохоор 21 км. Энийг дүүргий гэж бодож байгаа. Тийм. Би хүмүүс ямар хүмүүс тэгээд гүйгээд тийм болоо гэж боддог байсан. Энэ хав марафон заа ингээд бодож байгаа. За нэг би өстө амтан болж 21 км гүйж байгаа хгүй. 21 км-ийг цаг 55 минут төлөө цаг 59 минут ч ямар ч 2 цагийн дотор гүйсэн. Тэгээд тэгвэл миний дараагийн зорилго гонгод уул нь бол марафон байгаа хгүй 42 км. Тэгэнгүүт яа марафоныг яаж гүнэ гэж бодож ирсэн чинь 50 км марафон байгаа. Ультра марафон гэж байдаг юм. 50 км их гэж байдаг юм. 100 км их гэж байдаг юм байна. Триатлон чинь юу 42 км гүйж 180 км дуугаар унж гэснээр 5 км to 4 км сэлдэг мэлдэг. Тэ бүр амар. Тэгж дуу нэг гүйчих юм шүү. Одоо сэлэхгүй байна. Сэлчихгүй. Би бол сэлтэндээ сайн биш л гэдэггүй сайн ч биш юм. Би яг ямарсан жоон сэлнэ. Багтаа секц мэгцэнд явдаг лээсэн. Тэгээд арай барахгүй байгаа. Тэг ямар ч хийсэн 42 гүйтгүү гэлээд байна. Тэгэхээр 42 гүйдэг болчихвол тэгээд 180 км дуунчих хаа. За тэгээ ямар ч хийсэн маргааш 2 дахь удаагийн 21 км-ийн гүйлтэндээ гүгэж байгаа. Шүмс татчихгүй л болж байна. Одоо нэг цагаа яахгүй нэг жоо өөрийгөө харахад
жоох удаанаар гүрч шүрмсэл нэг шүрмсэлч тэгэл дуусаа юм. Юу амар сайн сонголтоо яаж байгаа л тэгэл хөнгөн шиг гүгэлээ гэж бодчих. Тэгээд маргааш тэгээ гүүхийг харуул юм. Тэгээд тэгсэн чи энд ойр амар гой нартаа мартаа байж ийсэн аа. Энэ 7 хоног бол ямар вайнинг юу лээ. Тэгээ хойгуурч амар торнадо морнодо сэлгэлж малхлаад тэгснээ бороо битүү орж бороо ёо итгэхгүй. Лондон торнадо болог л тэгтээ салхитай бороотой. Ингээ нөгөө багада ингээд улсын авраг аймгийн авраг орохоор ингээ шүн нь ингээд гигэлзээд ингээ унтдаггүй байдаг шиг шүн одоо 4:30 зэрлээ 5:30 зэрлээ. Тэгээ бас яг гигэлцэндээс ирсэн юм уу гэсэн чинь юу байна аа. Хоолоод их жоохон хоолоо хорсоод тэгээ хамраар амьсгалаа хамар хорсоод тэгээ нэг цэр жоохон гарах гад. Тэгээд бас нэг жоохон лагшин нэг амар гоё нам цохилсан юм шиг унтсангүй. Яг нэг тийм чухал юмтай болохоор яадаг тий. Нэг бол нүүрэн дээр батг гараал. Нэг бол нэг тийм өвдөл. Чи яагаад аа? Би нэм уусаас нүүрэн дээр батг гарсан бохоо. Сүүлийн 3 Ер нь амьдрал тэгдэг штеп. Тэгээд тэр стресстэй ер нь нэг юм шүү. Ер нь тэгэл стресстэй юм бол тэгэл хүн хоол шингэхгүй мөнгөгүй тэгэл бодоо олдог гэсэн. Ер нь стресс гэдэг чинь хамгийн амар юм шүү. Нэг удаа шинэ жилээр миний нүдэн дээр өвдөг гарчихлээ. Өвдөг бүр амар болоо шүү. Emergency ясч тойлоо. Яг гүдэг болоод жил гарan болж байна уу? Тэгээ нэг жил 3 сар болох гэж байна. Тэгээ анх ингээд physical 100 үзээд тэгээд ингээд нөгөө CrossFit хүмүүс амар гоё байгаад тэгээд ингээд хүмүүсийг ингээд дэлгүүр мэлгүүрээр яваад хүмүүсээ цуглуулж харахаар нөгөө ингээд гоё ингээд нэг гоё ингээд нэг гоё овоож цох юмгүй хэрнээ ингээд нэг гоё нэг залуухан юм шиг хөгшин хүмүүс байдаг шүү дээ. Нэг хөнгөн шатаар гарчдаг. Нөгөө ус мусыг чи ингээд өргөөд нөгөө юм руу хайцдаг. Харагдах байдал нь залуу биш нөгөө биеийн тийм чирэг залуу гэсэн утгаар байна. Тийм. Тэгээд тэгж хөгшрөдөө гэсэн зорилт тавиад тэгээд угаасаа нэг юм фитнес ингээд нэг овоос оцсон булчиндаа болж чадахгүй шүү дээ. Би яг чадахгүй юм шиг л. Ягаад тэгэхээр би ингээд хоолой зохицуулж чадаад байгаа юм заяа. Одоо нэг анх яаж хэлсэн бэ? Өглөө 8-аас орой 4 хүртэл юм идээд тэгээд 8 цагт нь юм идээд 16 цагт нь хоол идэхгүй. Тэгээ нөгөө нэг intermittent fasting. Гэдэг монголоор юу гэж бил ах уу? Би бил. Гүөх гээд бил гар дараад байдаг нэг хүүтэн гүөхөр. Би юу ярьж илээ? Fasting? Тийм. Fasting. Нөгөө гоё гэдэг шиг юм болох гэж. За. Тэгээд нөгөө fasting хийгээд байсан чинь ингээд шүн айгу гоё унтаад. Тэгээ гоё унтаад, орой гоё унтаад хаар ингээд урамшаад ингээд юм идмээргүй ингээд өлсгөлөө унтахаар гоё унтаад. Тэгээ ингээд би ажилласаа орой орж ирэнгуутаа нэг тийм 15 минут ингээд нэг илгийн сонголт хийдэг байхгүй юу? Нороо өвдөдөөсөн биз дээ. Тийм, нороо өвдөдсөн байхгүй юу? Хамгийн гол нь ингээд миний чи ингээд 88. Тэгвэл ингээд гиз овоогоо тэгээ ингээд хөдөлгөөн ингээд дутагтаадсан юм уу яасан. Уг нь бол тэгэл өдөр тутмын алхалт юм уу хийж лээсэн л та. Нэг бие хүчнэл юмнууд уг нь хийж лээсэн. Тэгтэл ер нь ингээд байнга нуруу өвдөд идвэс. Тэгэл орой ингээд нэг жоохон 15 минут йогач гэж хэлэхэд айгүй хэцүү. Нэг тийм жоохон юм хийсэн юм аа. Тэгэнгүүт ингээд гоё шүн унтаадсан чинь тэгээ би амар урам аваад юу яхаа болоод орой ингээд хоол идэж хүнд унтахаа болоод тэгээд нөгөө жоохон дасгал сонголт хийж гоё шүн унтдаг болоод яа тэгтээ би 10 жилийн өмнө орой хоол идчихээд унтдаг байсан тий. Яа хүн тэгтээ бас өөрчлөгдөнө гэж байхаа ба. Тэгээ яасан гэсэн чинь чил дахиад араас нь хоол иддэг үзсэн. Тэгээ дээрээс нь бас одоо яаж байгаа гэсэн чинь юу яаж байгаа шүү дээ. Ногоо идэх шүү дээ. Тий, ерөөсөө ногоо салаад малаад яхахлаар уурлал хоошгүй хумдаал хийдэг байсан чи одоо ерөөсөө л ногоо. Гэтэ энэ идж байгаа хоол ногоо амар багаар солигдсон. Нэг нэгээрээ солигдож явсаар байгаа. Тэгээд гайгүй могоодуулсан тий. Тогтсон уучлаг тий. Сэлмиг ашиглахгүй бол зэвэрнэ гэдэг шиг. Уг нь би урд нь гүдгэлээсэн л та. Тэгээд гүүхэ болоод нэг бараг 10 жил болсон баха. Чи алхахад эвгүй байна. Алхахад эвгүй байна. Гүй гайгүй. За sorry 10 жил хөөсөн. Гүүхэ болсон завсартцсан. Гүйлт ч ерөөсөй байхгүй болчихж байгаа юм чи. Тэгэл 2-3 км яваал ятраал. Тэгэл байжсэн. Тэгээ би бас нэг хэсэг гүүх гэж үзээд болцсон шүү дээ. Тий. Тэгээд өнгөрсөн 11 сард ээлжийн амралт хараад хүчээр
Тэгээ хийх юм байхгүй жоохон гүйгээд. Тэгээ гүйгээд тэгээд ер нь ингээ хүн өөрийн гэсэн хоббит байх хэрэгтэй юм байна Хийх юм гэдэг. байхгүй гэдэг чи нөгөө надтай 10 км гүн гэж хэлээд Тэглүү. Тэгээд би бэлдсэн шүү дээ. бэлдэж Тэрийгэж мартцсан байна. Ингэж хэлж мэлж ин бичлэгэн дээр үлдээхгүй бол ингээд нэг хүний дурсамж гэдэг ч баста. Сайхан замхарах юм. Улаан 10 км-д найзтайгаа гүүгээд тэгэнгуут нь би за эх жил би чамтай та хоёртой 10 км чинь цуг гүүя гэд энэ зураг нь орж байна. Тэгээд тэрэнд нь бэлдээд тэгээд ер нь 10 км гайгүй гүйдэг болоод тэгээд тэрнээс хойш ингээд нөгөө жоохон дадал суугаад тэгээд ер нь хүн өөрийн хоббитэй болох хэрэгтэй байна. Ер нь бол гүйлт гоё юм байна гэд гүйж байгаа. Тэгээд гүйлт ингээд тийм ямар юу шаардахгүй заяа. Нөгөө membership gym-д очиж яан тэгээд нэг юм дасгал гантил мантил яасан масан гэсэн байхгүй. Шууд байгаа газар гараад гүйчин. Тийм болохоор гүйлт ер нь их гоё. Гэсэн авч. нөгөө хямдхан Болохоор хобби гэж гүйсэн. бодсон боловч Боловч за яг хоо тэгээд нэг snowboard ингээд нэртэй харьцуулбал хямдхан байгаа юм л та. Гэхдээ тэгээд ингээд хүн ингээд явсан чинь хүний хэрэгцээ хязгааргүй гэж. одоо тэр аймс хэд гэж бодож байна гүйлтийн аймс. Яг хоо 50 паунд тэгээ хамдраад 25 паундаар авсан. Тэгээ Тэгэнгүүт пүүцг нь одоо пүүц нь- гүйлтийн 3 4 пүүцтэй. энэ юу сайн нөгөө Берлиний марафоноор төрүүлсэн юуны хамгийн лаг пүүзэн. Тэгээ юу пүүзэн дэвшээ гүгчэндээ байд юм байлээ гэж. Энэ болохоор нөгөө нэг амар зөөлхөө. Тэгэнгүүт ингээд би нөгөө зандаа асфальтын зам дээр гүйдэг. Асфальтын зам дээр гүйхээр ингээд нөгөө өвдөг бүр дөргд юм байна л та. Тийм болохоор би албаараа ингээд нэг жоохон 10 км-с дээш 15 км дээр гүйхтэй энэ пүүзэг өмсдөг. Өнөөдөр 20 км 21 км гүйх гэж байгаа. Тийм болохоор энэ пүүзээ бас өмсөж байгаа. Ерийн нэг 5 км 10 км гүйх гэж байгаа. Арай өөр пүүз өмсөж байгаа. Тэгээ энэ зам дээр гүйх ийм асфальтан дээр гүйлтийн зам дээр гүйх хоёр ч бас жоохон өөр юм байлаа. Энэ зам дээр гүйх нь болохоор жоохон хүн юм байлаа. Тэгээ би гүйлтийн зам дээр гүйхөр өөдөд тийм аа. Ингээ нэг байрандаа тэгэл нэг зурагт хараад ер нь нэг л явдгүй юм аа. Тэгээ одоо ч гэсэн өдөд Монгол хасах 20 хэдэн мэдэн гарац Монгол хүмүүс гүйд юм байлаа. Амар ундаг тий. Тий. Тэгээд ер нь спортын төв ордон дээр өглөө 5:30-аас 7:30 хооронд бас нэг тийм гүйлтийн дасгал масгал хийдэг. Ер нь амар олон хүн очсон байлаа. Би нэг гүйдэг моги гэдэг нэг залуу нэг тийм гүйлтийн ном байдаг юу залууг инстаграмаар дагахтай. Тэгээд тэрийг хараад гоё гүйдэг хүмүүсийг хартай. Чи ингээд дөнгөж эхэлж байгаа хүмүүс юу гэж хэлмээр. Магадгүй чам шиг 88 кг хүн гүйж хийж утж байгаа юм шиг. Шууд битгий гүгээрээ юу жоохон алхаад ингээд нэг тийм хүн заа гэд чингууд манай тэр 5 км гүйж ин би өстой нэрэ залуудаа 20 км гүйчдгэлээс 10 км гүйчдгэлээс ингэж гүүхээр залуугийн юм чинь биш ээ. Гэлж жоохон гүйж тасгаж алхаж тасахгүй бол шууд гүйчхээр ингээд өвдгөө гэмтэждэг. Манай найз ингээд миний сториг харж агаад гүүгээдсэн гэж аахгүй амар баярлаад. Тэгээ би болж ин гүйж ин гисэн авч манай хүн өвдгөндөө ачаал л өгөөд одоо өвдгөө гэмтээц одоо гүйчихдэггүй байгаа. Тэнгууд ингээд нэг удаа бэртэл авчих юм бол тэр чинь ингээд бүр тэрнээс исэн болчихж байгаа байхгүй гүүхээс исэн. Тэгээ зүгээр сууж ахт нь өвдгөө болчихж байгаа байхгүй. Тэнгууд өвдгөө хамнах хэрэгтэй. Жохон алхах хэрэгтэй. Баг багаар тасгаж Маш сайн халаах хэрэгтэй. тий, халаалтаа айгуу сайн их хэрэгтэй. Тэгээ шууд ер нь их яарад яах вэ? Юундаа ч яах гэдэг. Бид нэр ингээд нэг тийм тэмцээнд орох гээд байгаа ш. Тэгээд нэг юм гой дасаад удаанаар гой амьдралын хэв маяг болгоод Зүгээр л гэрээсээ гарчих гэн. ааха. Тий, тэгвэл харин тий би бас ингээд заавалчгүй хурдан пейстэй гүөхстэй ч юм уу, удаан гүөхстэй ч юм уу тэгээд их тийм өөрийгөө дарамтлаад байдаг байсан чи. За ер нь үгсэн 1 км гүсэн чи яа тийм хүн зүгээр гараал хөдөлсөн байна. Өдөр болгон тэгээд ах юм бол яванда ваяанда сайжрна штэ. Одоо миний нэг чадахгүй байгаа бороонд гүчдэг байгаа. Өнөөдөр бороо орно гэж хэлсэн харин одоогоор бол 11 цаг 12 цаг тэрнээс цаашаа бороотой гэсэн. Ер нь бороогүй ой сайн л. За хоёлаа үргэлжлээд чиний гүйлтэс бич. Би нэг бодибилдинг фитнесийн тамирчин болж чадахгүй гэдэг дээр би нэг хэлэх гэжсэн юм аа. Тэр нар чинь хоолоос амар рестрикт хийдэг гэдгийг юу гэх юм. Шалах яг юу гэдгийг амар нарийн байж идэв хүний болчин чинь овоош тавааж гарч ирд юм байл шүү дээ. Тэгснээ тэгээд одоо ингээд бодибилдингийн тамирчдыг ингээд одоо харахаар ингээд одоо тухайд 200-аар өргөдөг 200 тэдээр суудаг гэд мэнтэр гээд нэг залуугийн юм гой бичлэгүүд нэг байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд
харангуут тариандаа болсон байдгийм үү? Үе мөчөө гимтээцэн байдгийм үү? Одоо ингээд нэг хөгшөрцөн бодибилдинг тамирчид ингээд алхаж бууд сууж чадахгүй болцсон болонгууд тэр амар хэцүү. Тэгэнгүүт яг залуу наснда амар оцоосон гоё харагдчихсан. Хөгшрөөд сандал дээрээс бууд шууд шатаар хөсөхөд хэцүү болчвол тэр чинь Ямар хэрэг байна? ямар хэрэг байна. Тэгснээ дээрээс нь ингээд яг би л ойлгохгүй л байгаа юм л да. Ингээд усаа хасдаг гэдэг байгаа байхгүй юу? Би хол хасгыг ойлгож чадчихна. Гэтэ усаа хасгыг би одоохондоо арай ойлгож чадахгүй байгаа. Яг энэ ирүүлүүл гэж яг зүгээр ингээ харах ухаанаар бодож байгаа. Яг ирүүлээж магадгүй л дээ. Тэмцээндээ бэлдэхтэй тэгдэг юм уу? Яг байн хасахгүй яг одоо тэмцээнд бэлдэж авах богино хугацаанд тэгдэг юм лөө. За тэмцээнд бэлтгэхийг бол ойлгож яахан боксын тамирчид нөгөө нэг жиндээ орох гэж тэгдгийг ойлгож байна. За бодибилдингийнхан бас тэмцээнд орох гээд усаа хасчихвэл бас яа гэхүү дасгал хийж явахдаа бас хасаад байд юм шиг бэлээ. Миний анзаарснаар яг худлаач байж магадгүй, худлаа мэдээлж өгч магадгүй шүү дээ. Хөгшрөх процессоо яаж удаашруулах вэ гэнгүүт теломер эрүүл байлгамаар байгаа байхгүй юу? Теломер гэдэг гутлын үдээс өгдөг гэсэн бид нэр. Тэгэнгүүт тэр гутлын үдээсийг яаж эрүүл явах вэ гэнгүүт хүн энэ бие чинь ингээд зовоогоод дасгал хийлгээд эрүүл хоол идээд яг ингээд нэг тийм 2-3 нэг юмнаас бүрдэж байгаа мэн л да. Одоо ч нөгөө нэг стрессгүй эрүүл хоолдог бла 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 дасгал хийх мэх эрүүл агаар интерментэр тэгэнгүүт тэрэн дээрээс нь хөөрөө биш хөгшөртлөө ингээ удаан хөгшрөө доо гэдэг концепттэй. Тийм теломер гэдгийг яста шаал худлаа ярьсан. Хүмүүс өөрсдөө баг мэдэх хэрэгтэй гэж яасан дээр ах уу. Навчээсэн өөрийнхөө хэмжээнд теломер гэж юм ойлгож авсан гэж. Агуулгана. Чи үгүй сайенс майнсаас сонслоо. Юунаас мандуулаас сонс. Мандуулаас сонслоо. За. Тэрийг хэлье гэж бодож байна. Очоод бич. За. Нөгөө рискит юу гэдэг нөгөө дугаараа авчихсан. Дугаараа авчих. Дугаарынхаа артал дээр юугаа бичнэ. Нэр усаа бичнэ. Би тэр энэ чинь нөгөө дугаарын артал дээр нөгөө emergency contact бичих гэж байгаа шүү дээ. Би тэрийгэ ботчоод утасны дугаараа гэлтгсэн чи өөрийнх нь дугаараа биччихлээ. Тэгэл нэр гол Хуланган бат гэсэн. Хулангийн дугаар мэдв. Ямар сайн нэг муухай алдчихвал тэгээ над руу юу гэж өөрлөгөө заалгаж байгаа юм гэсэн чи би өөрөө л манарт. Угаас Хулангийн дугаарыг л асууж байгаа байхгүй юу? Тэр фон номер хэрэл автоматар өөрийнхөө бичдэг. Харин тийм ээ алтаргаатай байна. You know, mind your strongest muscle, don't let it defeat you. Миний өмнөх сүүлдэр хүн ухаалтж унсан шүү дээ. Нэг хүн. Ингээ онцтой every word юм байлаа. Can I borrow the pen for emergency? It's over there. Thank you so much. За энэ дээр нөгөөтг чи юмаа бичэндэ. Тэгээ энийг ёо хөлн дээр наагаад тэгээ энэ болохоор нөгөө нэг цүнхэндээ идэг. Тэгээ энийг цээжин дээр наагаад ухаалж унах юм бол эргүүлж харуулаад ухаалж унах гэх. Энд ямар хөрхэн пин биш. Тийм биш. Хан биччихгүй. За мэ. Би өмнөх удаа яасан бэ гэсэн чинь Battersea Park гэдэг манайхаас цаг гарan байдаг парк дээр болсаахгүй тэгэнгүүт би төрүүлээд очичоо та намайг дуусгаад ирээр гэсэн чинь энийг яг дуусчихад ирсэн. Тэгээ би 2 цаг бараг 2 цаг орчим гүйсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь ингээд арга гэрийнхнээгээ авчирчаад ингээд тойрог болгон дээр нөгөөдөл нь дэмжиж ийд юм байлээ. Тэгэхээр энэ удаа хуланг цуг яв гэж хэлж авчирж байгаа. Тойрог болгон дээр байж гэсэн. Тийм дэмжиж зарим хүмүүс амар хөөрхөн юм уу тавьцсан. Ингээд нэг sign mine тавьцсан. Байж идэм байлаа ингээд эмнэлгийн машинууд технээсээ ирж байна. Байжсэн дээр юм байлаа гэж. Тэр нэг ингээд хүчтэй агаараа хинээ дэмжиж шүү гэсэн бичиг мөчгнүүд байж байгаа гоё юм байлаа. Тэр ер нь бол ихэвчлэн том паркнуудаар ингээд гүйлтнүүд байнга болоод байж байгаа. Тэгээ манайхан гүйтгээрээ би дөнгөж сая яасан штэ нөгөө амар олон паркнуудын гүйлтэнд байгаа гэдэг гисэн штэ. Тэгээд тэгсэн чинь Regent's Park манай хажуу талд байдаг. Ажлын хажуу талд байдаг. Hyde Park 5-10 гүд юм байна. Энэ болохоор ямар парк юм? Яна би паркийг мэдхгүй байна. Zoo Coach Street. Wimbledon, Battersea. Энэ надад энэ арай өөр юм бинээс. Арай өөр юм. Richmond Park байна. Hampton Court гэнэ үү? Өстө мэдхгүй юм байна. Victoria Park байна.
Chase the sun. Энд яадаг гэсэн. Ориг үгээд өглөө яадаг юм шиг байлаа. Ориг үүдэг. Wimbledon бас модон байна. Өөр бочерсэн. Энэ зүгээр түүхэн ингээ янз янз медаль өгөх шүү. Дандаа Тийм шиг байна. Ингээд паркны гүйлтүүд нэм олон гүйлтүүд байдаг. Тэгээ ер нь айгүй олон парктай тий уг. Тийм. Бүгд гоё гүцгээгээр одоо энэ паркн дээр чинь гүөх гэж байгаа амар олон хүн байна. Одоо ингээд бүтэн сайны өглөө 8 цагт ингээд гүйж байгаа ч зөндөө хүн байна. Зүгээр гэрээс гараад гүйж байгаа. Бүтэн сайны өглөө. Бүтэн сайны өглөө. Үсээ зөвлөөлчаад гүйж байна хүмүүс. За чамд гэс кофе авчаад ирж амжих байлаа. Тэгэл та надад кофе авъя л та. За. Тэгээ нэг эрт чинь болохоор жоох эртхэн шиг ирсэн. Тэгээ нөгөө номер авчаад тэгээ 30-40 минут харна. Ойрхон явж ин Макдоналдсаас хулангийн кофег нь авчаад. Хулын кофегаа уухгүй хүн биш. Ааш маш наарцаг. Кофегаа уучихлсэнс нь ирж хүмүүс болт. Аашгүй юмхтэй өнгөж байдгүй. Багаштай их аштай л гэж байгаа. Аашгүй эртөө үдсэх гэсэн чи. Тэгдэг гэж юу? Утгүй юу? Яшко юку. Jump on the other side of that area. Хүмүүс ингээд өвдгөө халаа гэдэг. Өвдгнээс гадна миний нуруу ингээд амар хөшчдөг. Нуруу ингээд хичнээн өвдгөө халаасан ч гэсэн нуруу ингээд халааг байх юм бол нэг юм хөлдөн баг шиг. Нуруу халаад өвдөг халжээж ингээ гоё халдаг. Гэхдээ нөгөө бие бага хахад тэгээд хүчтэй гүйчдэг байсан. Одоо нэг бие аргадаж гүйхгүй бол нэг тийм шахаад шүүс гарахгүй. Нэг дэвтэж явахгүй бол ёо ма. Okay, marathon running. It is time. It is time. In 1 minute. So it is time. Ирж яах юм нааша яасан юм бол? Hello, lovely bunny. Still milling around on a count on each move, but I'm terrible at counting. I'm not going to fall off the stage, or if you're out of time, doesn't matter. Everyone's just 2 цагийнхаа. За нөгөөд өлч тэргээр гүүж ийн. Би сайн 0 орчоод ирсэн. Эхний тойргийг өнгөрөөчөөгүй байгаа тодгой. Ирхсэг эрт ирүүлээд явах уу, дундаас нь ирүүлээ гэж бодоод хүүтэн загсуулгаад явах уу гэд орхицсан. Одоо цатах чинь гэрээсээ гараад ирж байгаа. Тэгээ дундаас нь дэмжинд байгаа. Эхний тойргийг өнгөрөөгөөгүй юм шиг. Цаа чи энд ирж гин. Эхний тойрог дээр цоглог байна. Нигөө. Аав нь 2 тойрлоо. Манай хүүхэд ирээгүй л байна. Сандал дээр. За. За. Дахиад 16. За. Аавыгаа ирэхээр дэмжин штэ. Чи малгай ингэ тэгшгэн ятгал та. Өмсчихэл та. Миго дарж нөө. За. Цай уугуулуугаараа гинэ. Цай өгж байгаа юм шиг. Шолооч цай авах хөөхөө.
Мундаг ээ нөө. Юу бодож байна? Яа тийж байгаа ингэж урдаа юу гэж Тэр хүүхдийнхээ дэргийг үү? Тайгаа бол олсонгүй битээр хаана гэж байгаа мэдгүй. Одоо манай хүн хаана гүйж байгаа юм бэ? Яарэ цаашаа. Yay! You can do it. Don't let your guard down. You will run it. You'll finish this marathon. Sorry, миний хөөст амар хөөрхөн байна. Ичсэн үү? Сая хүн баярлаад амар хөөрхөн гүйж харсан уу? Yay! Миний хай мундаг шүү, чаднаа. За барин дээр нэрээ зогсчлаа. Манай хөө одоо нэг 20 минутын дараа ороод ирэх баг. Type your name or your race number into the search bar. Аавгаа орж ирэхийг хүлээж байгаа хөт. Round one is Савчны чрик алдави тамирчны ялдо ямцсан олдоги савчны чрик алдави тамирчны ялдо ямцсан олдоги Good morning, Paul David Elliott Lewis. Brilliant run. Яа. Энэ охинтой уур цаана орж байгаа цог дуслаа. Эхэлсэн үү? Энэ бичиж байгаа юу? Сая 16 дээр та хэдэг бай гэд. Тэгээд тэгж яхад нилээн хялаацсан байсан. Тэгэл 16 өнгөрөөгөл яг уруудж ирсэн яг 18 дээр зүү үлэн ширмэстэл. Пяц яах уу гэл. Тэгэл нилээн удаашрал байж тэгэл гэсэн чи имжээл өгөөд сая. Тэгэхээр нэг хүүхэн амар хөөрхөн би ингээд ширмсээ татсан ингээд зогсож байсан аахгүй. Тэгсэн чи айлын инжээл юу яахад хэрэгтэй гээд нэмэртэй гээд. Тэгээ жээл яваад тэгээ аваагаагүй. Тэгээд 18 дээр тэгж ширмэстаа тэгээ явж 19 дээр нөгөөд нь ширмэстаад. Тэгээд энтлийн ширмэстаад тэгээ энтлийн ширмсийг татгаад ийм бордюрн дээр гიშгэж байгаа ингээд татдаг байхгүй. Тэгэхээр хойдлын булчин гайг болоод тэгээ хойдлын булчин гайг болчлоо гэсэн чинь яг гүйсэн чинь энэ булчингаа судлахын тулд энийгээ татцсан чинь энэ булчин чинь буцаж татаад тэнгууд нэг яг гүүхэд ширмэс татхад том булчин биш жижиг ширмэс татхаар гайгүй юм байна. Тэгээ жирэг ширмэс татуулсан ч гэсэн гүүгэлсэн. Тэгэл тийж яг 20 дээр буцаад эн чинь өвдөөл ирсэн. Тэнгууд нөгөө ширмэс татхаар чи ингэж гүйж болт юм байна. Ингэж гүйж сурлаа. Тэгээ амарцаа 20 дээр 21 дээр ороод ирсэн. Тэгээ нөгөө энэ медалийг авах гэж зүгээр доктортой өөртөө хэд ч тэнцэлтв. I'm so stupid. Why I'm playing this kind of game? And who the hell I'm thinking that I wanna run marathon? And when I was thinking how I decide this, I was so many questions. You know, I never cry. I was crying this morning. Why I put these things for myself? Why I say I'm gonna run marathon? What is wrong with me? Яах гэж чи ингэж гүйж байгаа. Тэнгууд бас өөрхөн нэг тийм 2 цаг дотор ордог юугаа алцаад бас өөртөө тэмцэлтэй байгаа байхгүй юу. Нэг өмнөх рекордоо өвтчих гэсэн чинь энэ болохоор нэрэл нөгөө нэг өксөр гэдээсэн шиг бас хэцүү байна. Тэгээ юм амар сонь заяа. Би энэ парк дээр 15 хүртэл гүйжсэн. Тэгин яг 16-аас булчин зангираад 18 дээр шүмс татчихж байгаа байхгүй. Зүгээр л 21 энийгээ бэлдээд 21 инчээ нэг үгээд тассан бол би ингэж шүмс татахгүй шүү дээ. Тэгэхээр гэрийн даалгавраа муул хийсэн байгаа байхгүй. Йой. За харьцаа хоолчт. За. Зовчлаа яас авсан медалаа. Энийг хальтлаа энэ голдоо ичсэн. Хафан харагдаж байна. Энэ хаф ингээд Яар гэрэл муутай хатах юм заа. таглчуул бол маратон хэлчих юм да тий. Ингээд үлгчихв маратон. Гараа. Ачи нөгөө safety pin-ээр хафын дэш ячихгүй юу гэнэ. Ингээд хэлчих тий. Оо хатай. За тэрийг Тэгээ энийг энэ яатлаа.
Арай царилгын чиний хурдан ажиллах би хаач. Сандал тавьчихад. За ингэж авах хэлчихнэ. За. Хэлцэнэ. Болцоо. Баярлалаа. Балла. Энэ олон өнгөний ойлгоо ингээ өнгө нэмээд гоё юм байна те. Ирэх жилийн физбүрийг хаф дээр нь дахиад гүнэ. Би 2 цаг 3 минутаар гүйсэн. Тэрийг эвдэлнэ. Арай шүрмэс хүмүүс татуулахгүй. За. За.